Энэ жилийн төсөв нэлээд хүнд боллоо. Бид нар бүгдээрээ харж байна. Ард түмнээ болоод гишүүдээ сонсоод анханасаа төсвөө айтайхан боогоод ороод ирэхгүй яасан бэ гэдгийг би бас хэлмээр байна. Улс төрийн үүднээс ч тэр нийгмийн байдлаа харсан ч гэсэн бид нар ингээд ямар байгааг мэдж байгаа шүү дээ. Намын мөрийн хөтөлбөртөө ч бид нар заацсан байж байгаа шүү дээ. Тэтгэврийг энэ тэр инфляцтай уялдуулан нэмэгдүүлнэ энэ төр гэдэг. За тэгээд бөөн юм болж арай гэж ямар ч байсан багш эмчнэрийнхээ цалин тэтгэврэх хэмжээ нэмэхээр боллоо. Уул нь ингэж хүндрүүлэхгүйгээр өөртөө шийдээд боломжоор нэмээд ороод ирэх боломж байсан юм шиг өнөөдөр бол харагдаж штэ. Дараа жил дахиад битээ ингэсэй л гэдэг хүсмээр байна. Дахин давтагдаад байгаа байхгүй. За миний хувьд бол багш нарын цалингийн тухай асуудлыг яг жилийн өмнөөс ачаалал нэг цалин баг байна гэдгийг зөндөө ярьж исэн, зөндөө багш нар ч гэсэн хэлсэн. Өнгөрсөн хаврын чуулган дээр банкны хорон дээр мөн хэлсэн. Жаахан ч болсон хамаагүй нэмж өгөх шаардлагатай шүү гэдгийг хэлсэн. Тэг хамгийн гол нь сонсохгүй байна л да. Гишүүдээ сонсохгүй, ард иргэдээ сонсохгүй. Тэгээ сүүлдээ одоо үндсэндээ жагсаал цуглаан болоход хуржиж ийм байдалд хуржиж нэмэх шийдвэр гаргаж. Ямар ч байсан багш эмчнэрийн цалин тэтгэврийг нэмжээгээд баяртай байна. Засагт болоод энэ одоо төсөвтөр ажилласан бүх хүмүүс талархаж байгаагаа илэрхийлье. Ямар хэмжээнд, ямар нэгэн хэмжээнд нэмж байгаад бол баяртай байна. Ард иргэд ч гэсэн баяртай байгаа гэж найдаж байна. Багш нар маань ч гэсэн баяртай байгаа гэж найдаж байна. Энийгээ гол нь дараа жилийн төсөвдөрөө дахиж барьж орж ирээрэй л гэдгийг одоо хүсмээр байна. Баярлалаа. Тэгэхээр энэ жилийн бид бас энэ үйлдвэрчний хэвлэлтэй хамтын хэлтсээрийнхаа нэмэлт хэлтсээрийг байгуулж багш нарын үндсэн цалин 2,226,000 төгрөгөх 1 сарын 1-ээс 11 сараас 2,8 саяд үндсэн цалин хүрэх ийм хэлтслийн үр дүнд хүрсэн. За энэ хүрээндээ бол өнөөдрийн төсвийн одоо энэ санал дотор бол нэмэлтээр 520 тэрбум төгрөгийн энэ дээр бол эрдэм шинжилгээний ажилтнуудын бас цалин нэмэгдэж орж ирсэн. Ингээд ийм хэмжээний одоо нэмэлт нь бол орцсон байгаа. Цаашдаа энэ ажилтнуудын асуудал бас бий. За энэ асуудлуудыг бас ярилцаж цааш нэмэхэд бас 400 одоо 40 орчим тэрбум 20 орчим тэрбум төгрөг дахиж нэмэлтээр шаардлагатай байгаа. За энэ асуудлыг бид бас энэ хэрвээ одоо цаашдаа төсөв өөрөө тодтогох шаардлага гарвал шийдээд явах боломжтой гэж ингэж бодож байгаа. Ер нь бол энэ хэлцээрээр бид бас энэ цалингийн бүтцийг шинжлэх цаашдаа одоо үндсэн буюу суур цалинг дээшлүүлэх, нэмэгдүүлэх юм орон зайг бий болгох юм шаардлагатай байгааг бол хоёр тал хоёулаа бол энэ дээр хамтран ажиллахаар тохиролцсон ийм байгаа. Мөн одоо боловсролын салбарт өнөөгийн багш ажилтны бүтцийн асуудлыг ч гэсэн авч үзэж цаашдаа илүү оновчтой болгох, ажлын байрыг хадгалж, бүтээмжийг нэмэгдүүлэх ийм боломжийг хайх юм шаардлагатай байгааг онцлон нэмэгдэх хэрэгтэй гэж бодож байна. За энэ тал дээр бас энэ ажлын хэсгээс энэ удаад бол бас Монгол улсын эдийн засгийнхаа өнөөгийн нөхцөл байдал одоо бусад төсвүүдээс гаргаж авсан санхүүгийн их үүсвэртэй тааруулж ийм байдлаар бас эхний ээлжинд шийдсэн байгаа гэж бодож байгаа. Ер нь бол төсвийн мөнгө өөрөө дотоодынхон аж ахуй нэгжүүдэд бас орлого болж орж ивэл энэ бол маш сайн ийм цикл эхэлнэ гэж харж байгаа. Энэ утгаараа жишээлбэл манай салбарт бол тоног төхөөрөмжийн зардал дээр ер нь бол сандал ширээ, за одоо мөн одоо галтгооны тоног төхөөрөмжүүд байдаг. За энэ тендер шалгаруулах явцад бол ер нь дотоодын аж ахуй нэгжүүдийг илүү одоо дэмжих, за тэдний үйлдвэрсэн бараа бүтээгдэхүүний худалдан авах юм бодлого явагдгаа гэдгийг танд хэлье. Баярлалаа. Яг энэ ер нь бол бидний төрийн албан багштай цалингийн энэ бүтэц тогтолцоо, энэ урамшуулсан систем нь яг тэр нэгдсэн нэг хуулиар явахгүй болвол салбар болон тусдаа хууль яваад за энэ жил одоо яг энэ боловсролын салбарт ямар асуудал үүссэн бэхээр үндсэн цалин 30%, гүйцэтгэлийн нэмэгдлүүд нь 70% байгаа байхгүй. За тэгэнгүүт залуу багш нар нөгөө 30%-ийн тэр үндсэн цалин буюу айгүй маш бага хэмжээтэй цалин авдаг гэсэн. Тэрнээс үүдэл энэ асуудлууд үүсч гисэн байхгүй. Тэгэхээр бидний уг нь бол одоо энэ цалинтай холбоотой асуудал, тэтгэвртэй холбоотой асуудлууд энийг бид нар хаврын чуулганаар эрхцэн орчныг сайжруулахар бол хаврын чуулгандаа хийгээд за тэгээ жилийн төлөвөөгөө батлаад үүнтэй уялдаж уг нь 9 сарын 1-нд төсөв орж ирмээр байна. Сая бол одоо нөгөө хаврын чуулганаар бидний эрхцэн орчинтой холбоотой асуудлуудыг шийдэж чадахгүй байсараа л
гэж салбар дээр галаар авчиж байгаа. Тэгэхээр одоо бол бидний төсвөө баталсныхан дараа эх жилийн одоо хаврын чуулганаар энэ сайн ярьж байгаа цалин дэвтэртэй холбоотой асуудлуудыг эрх зүйн орчныг шинтгэх хийх ёстой. Яг салбарын хувьд одоо галт хамгаалагч одоо онцгой байдлын яаж цалинжих уу, ямар нэмэгдэл авах уу. За багш нарын цалинг бол одоо тэр гүйцэтгэлийн үнэлгээг нь 30% нь авчрах, үндсэн цалингийн 70% дээр авчрах гэдэг энэ шинтгэлүүдээ бид нар энэ хаврын чуулганы хугацаанд хийж иж тэрийг жилийн төлөвлөгөөд хуульдуулаад тэгээд төсөвтөө өгөхгүй болохгүй. Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт яг энэ төсвийн хууль болон төсвийн дэгийн хууль дээр нэг хоёр том асуудал үүсчихэд байгаа. Ямар асуудал үүсчихнэ гэхээр одоо хуулийн зөрчилдөө санал хураалт хийгдэж за тэрэн дээр ингээд төсөв тавиад санал хураачдаг. Тэгээд тэр чинь нөгөө яг жишээ бид нар төсөв батлаад явуучвал хэрэгжүүлэхэд маш хүндрэлтэй асуудал үүснэ. Нэгдүгээр асуулт. Тэгэхээр хуулийн зөрчилдөө асуудал дээр санал хураалт хийхгүй байх энэ эрхийг нь хуралдаан даргалагчид өгөхгүй бол бусад хууль дээр болдгийн мөртлөө зөвхөн төсвийн хууль дээр тийм боломж нь байдаг. За дэгийн хууль дээр мөн ялгаа авахгүй байнгын хорон дээр дэмжигдээгүй саналыг чуулган дээр босгох тэр босгыг нь өндөр болгож өгөхгүй бол зарим нэг саналууд бол үндсэндээ Монгол улсын эдийн засгийг сүрүүлэх хэмжээний саналууд хураагдсан шүү дээ. Тэр бол одоо өнөөдөр бодитоор л ярихгүй болохгүй. За тэгээд тэрийг нэг хураал одоо асуудлыг шийдэхээр лааз ярьдаг, хулгайч гэж дууддаг. Одоо ингээд бид нар бүгдээрээ л гэрчшүүд. Энэ чуулган тэгэн сууж байгаа бүхэл гэрчүүд энийг гэрчлээ сууж байна. Тэгэхээр бом очир гишүүнэ ер нь бол их хурлын гишүүд энэ цалин тэтгэвртэй холбоотой асуудлаар хууль санаачилж гаргах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл одоо өнгөрсөн хугацаанд олон жил одоо зүтгэж санаачилж явсан хүний хувьд бол энэ тэтгэврийн индексчлөх тухай хуулийг буюу одоо энэ жил хэдэн үе инфляцтай ирэх онд хэдэн хувиар тэтгэвэр нэмдэг одоо хуулийг санаачилсан. Урд нь бол 8 жилийн туршид 2 удаа тэтгэвэр нэмсэн байхгүй да. Одоо бол энэ жил болгон инфляцтай уялдуулаад нэмэгдүүлэх энэ одоо хууль маань батлагдсны үр дүнд энэ ахмадын тэтгэвэр жил болгон нэмэгдээд явж байгаа. Тэрнтэй адилхан та төрийн албан хаагчдын цалин инфляцтай уялдуулан нэмэх цалин индексчлэх тухай хуулийг өргөн барих юм бол эн чинь жил болгон шийдэгдээд явна гэсэн үг. Тэгэхээр ер нь их хурлын гишүүд өөрсдөө бас санаачтай байх нь зүйтэй гэж бас зөвлөмөр байна.